не бросит, лишнего не спросит. Вот что значит настоящий верный друг. За ингээ манай анги одоо боловсролын шинжилгээг хийж бид нар 2010 онд энэ математикийн гүнзгийрүүлсэн сургалтын ангийг нээж ажилласан байгаа. Тэрнийг бага ангийн хэмжээнд анх удаа математикийн гүнзгийрүүлсэн сургалтын ангийг нээж бид нар 2 дугаар ангиас ийм гүнзгий ангийг нээсэн. Ингээд бүх хүүхдүүдийн дундаас шалгаруулж энэ хүүхдүүдээ сонгон шалгаруулж авсан. За ингээд нийт 38 хүүхэд манай ангид суралцдаг. За тэгээ энэ гүнзгий ангийг нээснээрээ бидний амжилт бол маш их ариун байлаа. За 1-р ангиас эхлээд 5-р ангиа төгсдөл дүүргийн олимпиадад дандаа ихний 3 байрыг бол дараалан эзэлжсэн. За ингээд Улаанбаатар хот руу буюу нийслэлийн хэмжээнд мөн алслагдсан дүүргүүдийн хэмжээнд зохиогддог олимпиададад байнга ихний 3 байрыг эзэлдэг. За ингээд энэ амжилтаараа бас манай анги хамт олон их амжилт гаргадаг юм байгаамаа. За ганцхан математик ихгүйгээр англи хэлний олимпиад байна. За бас дүүргийн хэмжээнд зохион байгуулагддаг сэтгэх чадварын олимпиадад бас манай шавнар ихний байруудыг эзэлдэг. За энэ маань бас бидний амжилтыг харуулж байгаа нэг ийм сайхан амжилт юм аа. Хүүхэд нас руу хүргэж явдаг. Галт тэрэг хэрвээ байдаг бол хүмүүхэн сондаа гэж хаяа би боддог юм. Дахиадгүй багнаас дандаа хүмүүс яриад юм. Эргээд хүүхэд бондосоо гээ имээр хүртэл хэлдэг юм. Тийм сайхан багнасаа би хайрлаж явна. Гайхамшиг хүүхэд хоёр гаргараасаа хөдлөгдсөн үү гэж нарны бүлээрч бичмээр найрагч ах нар хэлдэг юм. Тийм сайхан багнасаа би хайрлаж явна. Манай юу 1-р анги дарахтаа 2008 онд орсон. Тэгээд одоо 38 хүүхэдтэй. Мөнхтөр багш. 20 эрэгтэйтэй. 20 эрэгтэйтэй. Тэгээд 18 эмэгтэйтэй. Манай 1 2 3 4 гэдэг ер нь бага ангитай бүх олимпиадад 1 2 3 дугаар байрыг эзэлж исэн. Манай анги багштай их баярлалаа. Бид нэр 5 дугаар ангидаас тэргүүний анги болж исэн. Тэгээд манай анги урлагийн үзлэгт ороод 1-р эрэг эзэлж исэн. Тэгээд манай ангийнхан 4-р ангидаа ангиараа нэгт орж исэн. Нөгөө нэг манай ангийнхаа ангиараа намрын спорткаданд 1-р хайранд орж исэн. Би 2 дугаар ангидаа Багнуурын дүүргийн математикийн олимпиадад 1-р хайранд орж исэн. Тэгээд нийслэлд очоод 48 дугаар хайранд орж исэн. Манай анги найдлан энэ жил бас ногоон компьютер авсан. XO компьютер. Тэгээд XO компьютероор манай ангийн бүх үйлэгт хот яваад 2 дугаар хайр эцэлсэн.
Анх нэг XO компьютер дээр би орчоод амар муу хийчлээ гэж үзэг. Гэхдээ би тэр үед нэг XO-г сайн хийж чаддгүйсэн. Тэгээд жоохон болохоо хэрэглээд хийцээ байхгүй. Тэгсэн чил нэг мэтэд нэгт орцсон юмс. Тэгээд би анх итгээг утсан чинь нэгт орцсон. Тэгээд XO компьютер дээр яг юу хийдэм бэ? Нэг дүрс хийдэг. Тэгээд зураг зурдаг, их зөхиодог. Нэг ихээс алдаа малдаа. Тэгээд ямар тэмцээн уралдаанд орсон? Миний хэрэглээ 2 3 би чадна. Тэгээд нэг улсын уралдаанд орсон. Амжилттай тэгээд 3-т орсон, 2-т орсон, тэгээд 1-т орсон. Одоо сургуульд эхэлснээс хойш нөгөө өөрөө зураг зурах дуртай жоохон яг янз бүрийн жоохон чадгаар юмнуудад бага сурдаг. Гоё одоо үлгэрийн бадруудыг зургийг харж байгаа. Ямар үлгэрийн бадрууд? SpongeBob гэл тэгээд тиймэрхүү үлгэрийн бадрууд зурдаг. Би энэ жил нэг сэтгэн бодох чадрын олимпиад орсон. Тэгээд эхний 2 даваан дээр мэргээтэй зэрэгцэж явж байгаад сүүлийн 3 дахь даваан дээр 3-т орсон. Тэгээд эхний 2-ыг байр шалгаруулна гэдэг эхний 2-т нарч явдаг. Бас би юу яасан? Англи хэлний олимпиад ороод тэгээд тэрний дүн яг хараахан гараагүй. Би 4-т орсон гэсэн. Манай ангийн хүүхдүүд бүгд математиктаа сайн. Тэгээ бас хөвгүүд нь болохоор хөл бөмбөгтэй гэсэн. Тэгвэл бөмбөгөөрөө том метр зөндөө авдаг. Тэрүүгээр нь бахархдаг. Хөл бөмбөгт хөвгүүд аягүй дуртай. Охтууд хөл бөмбөг тоглодог. Охтууд зарим нь тоглодог. Тэгээд ихэнх охтууд нь волейбол тоглодог. За. Волейболын тэмцээнд орж ирсэн үү? Үгүй. Зүгээр сонирхол тоглодог. Би тэд нөгөө сургуулийн 5-2-ын нэрмжит тэнцээд ороод цом авч ийсэн. Тэгээс нөгөө өсвөр насны авраг дээр алтын медаль авч явах үед манай анги тэр садаа гэцрээ бөмбөг шиг сөн зэрэг гарч ийсэн. Энийг тэгэл нэг тийм болчихсон. Тэгэл. Ямар амжилт байна вэ? Тэгээд өсвөр насны үеийн алтын медаль аваад нэрмжит нөгөө цом аваад тэгээд 3 дугаар ангидаа бас нэг тэмцээнд алтын медаль авч ийсэн. Манай хөл бөмбөг тоглоо манай хаалгачаар оюун дээр орсон байхгүй. Тэгээ хаалгачаар манай ахлагч маань цөлчих гээд ингээд цөлөөсөн чинь Цүлчих гэдгсэн чинь оюун дээр бөмбөгөө дэше өргөж аваа гутлаа бас цогцолцсон. гутлаа цөлөөд тэгээд юу байж хоорондор манай багийн хүн төгөлдөр шууд ч толгоогоороо бөмбөгийн цохоод нөгөө багийг гол алдуулж хийсэн. Танаа их зугаалгаар явж ирсэн үү? Явж ирсэн. За зугаалгаар явж байхад хаашаа явв? Тэгээд ямар гоё хөгжилтэй явдлууд болов зугаалгаар явж байхад ч. Тэмүүлэл цуслан явж ирсэн. За тэмүүлэл цэцлэн дээр Тэгээд харин бид нар нөгөө хөл бөмбөг болоод 4 баг болоод тоглож ирсэн чинь бүхөө өдөрөө ам цаггаа дээр усуухгүй явсан чинь тэгээд харин бага алаа нөгөө нэг юм ууч хүрээд ирсэн чинь баг тоглоом хөл бөмбөг эхэлсэн тэгээд харин бага алдсан. Хоёр. бага алдсан гэж одоо тэг хөл бөмбөгөөс хасагдсан уу? Үгүй хасагдаг нөгөө огт хожигдоод төр эхэлсэн болохоор тэгээ хожиж чадаагүй. Манай нөгөө ангиара нөгөө тэмүүлэл цэцлээ явсан байхгүй. Тэгээд хөл бөмбөг тоглож байгаад тэгээд би хаажсэн. Тэгээд содоо ингээд хөшгөлсөн байхгүй юу. Тэгээд би ингээд содоогийн хөшгөлтийг ингээд хаасан байхгүй. Тэгсэн чинь содоо уйлцсэн. Тэгсэн чинь садаагийн баг нөгөө нэг 2 баг тоглосон байхгүй юу? Тэгсэн чинь тэнцчтэй. Тэгээд нөгөө чөлөө хөл бөмбөг зохиолсон чинь хин садаа хожигдох нөгөө ороо ялагдсан байхгүй юу? Тэгээд юу садаа батаарлсан чинь батаарлаад уйлаад хожигдсан гэдээ уйлж ирсэн. Тэгээд багш бид нараар нэг шөлөө зөхөж ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь төгөлдөр тий шалгал боллоо. Мэдгүй юм ирүүл яана. Мэдгүй юм ирүүл мэрэгээс бүр мэдгүй болоод 19-50-аас энэ зөхөжсэн. Төгөлдөр. Тэр зүйлээ дахиад нэг унш та. Шалгал боллоо. Усын шалгалт боллоо. Мэдгүй юм байвал мэргээл авлаа. Бүр чадахгүй юм бол 19-т авлах. Тэгээд ямар дуу авч вэ? Ерөндөө аваалаа багш зүгээр шалгалтын зөвлөе гээл тэгэл уншижсэн. Шалгалтын сэдвэр юу шүлэг бичгсэн баг. Тэгэл манай анги хөхөд ингээл юу ахаал дорч ингээ хөх шүлэг зохиосах. Тэгээ шалгалт боллоо. Шалгалт ангиасаа гараад зүхтаад тийм үү. Зүхтаасныхаа дараа юу их юм хөхээ зохиож өгсөн.
юу манай нөө тэмүүлэл заслын явахад коросн гүйсэн аахгүй. Тэгсэн чинь нөгөө манай ангийн намын зал нөө бүр ангийнхаа нэгт орсон. Коросн тэгснээ нөө багийнхан амар хойгоор орсон. Тэгсэн чинь уйлаад бид нэр амар хөвгөлтэй инээж мэнэгээд тэр намын залыг шаалсан. Ингээл бид нар ингээд лой модлоо ороод амар аимшиг юм ярьсан аахгүй. Тэгэл манай ангийн ган баяр тэгэл энд ингээл нэг яасан мас ингээл тээс нэг газарлаа харсан чи манай ангийнхан бүгдээрээ агаад тэгсэн би бүдэрч унаад. Тэгээд хамгийн сүлд нүлээж игээл тэгэл манай анги сонсохгүй л яад гэсэн. За чиний хамгийн ангийн хамгийн онцгойтой одоо Мэргийн санаа. за хамгийн авьяастай. Хамгийн авьяастай оюун дээр гэж боддоо шин. За ерөнхийдөө одоо хамгийн нэг тодруулъя. Хамгийн хөрх охин юм бэ? Тэгээ бүгдээр л хөргөл. За тэгвэл хамгийн хөрх хүүхэн юм бэ? Чимээнбат. За хамгийн гоё авьяастай хүүхэн юм бэ? Авьяастай хүүхэн гэвэл их амгалан. За хамгийн хөгжилтэй Төгөлдөр. Манай ангийн хамгийн хөгжилтэй нь бэлгүүд. танай ангийн хамгийн хөрх охин юм бэ? Хийлэн. Ихлэн. Авьяастай хүүхэн юм бэ? Их амгалан. За хамгийн онцгойтой Мэргийн санаа. Бинраас. охтуудаас Ихлэн. хамгийн хөрх хүүхэн юм бэ танай? Миний бодлоор төгөлдөр. За хамгийн хөрх хүүхэнийг хэлдэг. Төгөлдөр. Хамгийн спортлог одоо спортод авьяастай хүүхэн юм бэ? Их залбаа. За хамгийн спортод авьяастай охин юм бэ? Аран цэцрал. За хамгийн гоё урлагийн авьяастай охин юм бэ? Оюун дээр. Дуулдаг уу бүжгэл? Юу бүжгэлдэг. За хамгийн урлагийн авьяастай хүүхэн юм бэ? Их амгалан. Манай ангийн хамлаа амар авьяаслаг. Тэгээд тийм болохоор 7 дугаар ангиасаа хөгжим мужийн коллежид орох гэж байгаа. Засны авьяас тавьчихсан. Аа. За засны авьяас хаашаа явсан? Мэдгүй нэг газар л явсан шүү. Тэгээ гоё хөгжтэй болсон уу? Бид нар 2 дугаар ангидаа засны авьяаст явжсэн. Тэгээд тэр үеэр манай ангийн нэг аяа нэг биерхүү охин байсан. Тэр охин нөгөө 5-2-ийн нэг жоохон охинтой барилдаад тэгээд ялагдчихсэн. Тэр хөгжилтэй. Манай ангийн бэнэр охтууд тасаа тасахгүй юм ойдаг. Тэгээд хамгийн сайн ойдаг нь ням лаваг аюу гоё юм ойдаг. Тэг сод манд хасаа хийдэг. Нөгөө охтууд нь тийм хагас нь ойж чаддгүй шүү дээ. Тэгэхэд манай ангийн бэнэр л бүгдээр ойж чаддаг. Яг юу ойддаг вэ? Тэгээ зөвхөн нэг X аяагаар нэг бамруулж ойдог. Тэгээ манай анги бид нар ер нь амигээ сайн ойдсон шүү дээ. Цэцэг оёол бид нар. Тэгээд бид нар нь бараг ихлэ төрүүлээ өчтдөө шүү дээ. Юм ингээд айгүй жижигхэн цэцэг ойчоод нэг охин 500-аар зарсан шин. Манай анги тэгэл эрэгтэйчүүд юм ойдгууд нь тэгэл дандаа мөнгөөр зардаг шүү. Тэгэл би нэг удаа авч ирсэн юм асаатаагаас өнгөө авч ирсэн. Энэ технологи хичээл дээр нэг юугаар юм аяа нэг заагаад өгөхээр энэ нэмэл авчгаар үнд ороод шүү. Мөнгөөр заана гэдэг шүү. Одоо юу гоё юм хэлээ. Дуртай. Нэгдэг үү нөгөө X аяагаар гоё зураг ойдог уу? Нэгдэг юм нэгдэг. Тэгээд За өөр гоё ямар юм нэгчээ? Аймс нэгчээ болно уу? анх нэг зарилдаг. Юу нэгтэй? Цэцэг данхны тавиур өдөлгөө. Мас. За Би нөгөө нэг удаа багш анхны дээр өргөжтэй ойж ирээд юм гот би нөгөө амарчлаад салаалаад ойчны багш харангууд чи яг наатаа өөрөө ойсноо гэж асуужсэн надаас. Тэгээд бас энэ хоёр нэг хавг болохоор тийм амарчлаагүй байнгын дугуулад явсан. Тиймэр нэгсэн бас. Хүүгүүд ихэнхдээ нөгөө багш X оёо зааж яхад нөгөө ингээд нөгөө худалдаж аваад тэрийг нөгөө оёо тэнд үзэгслэн гаргачихсан. Бөөхө зөхөж исэн. Тэгсэн чинь бадмаа юу яагаад нүт шатаар авираа буцаа буун гэсэн чинь дээр нь гарчаад би өндрөөс айд ингээ уйлжсэн. Тэр л амар хөвгөлтэй санагдсан.
Ийг хамгаалсан урлагийн үзлэгээр яриад байгаа юм чи яах юм гээд хүүхэд тийрээд гэлөөрөө. Тэгээд яг багш урлагийн үзлэгийн дараа ийг хамгаалсан ингээд багш бичлэг хийсэн тэрийг хараад ийг хамгаалсан тийрж байгааг нь хараад амар ууралсан. Манай ангийн хамгийн хөвгөлтэй амт нь болохоор төгөлдөр үргэлж дандаа яриад багшаар загнуулдаг. Нөгөө засалгааны үеэр багшийг гараад явсан үеэр амир ирдэг мөртлөө тэгээд хичээлдэр болохоор дуудагаа суучдаг. Шавь нартаа өдрийн нар шиг үргэлж мандан бадарч эрдэм гэдэг их уулын оройд эцэц усшгүй гарч энэ сайхан эрдмийг сурч ихийг бүтээх ирээдүйдээ сайн одоо бүтээх болтугай гэж хүсэн өрөөж мэдчилгээ төвшүүлж байна. Манай анги чинь зөвхөн ийм сурлагаараа тэргүүнийхээс гадна урлагаараа бас тэргүүний. За 4-р ангидаа бид нар бидний дуу урлагийн наадамд сургуулийн хэмжээнд 1-р байр эзэлж байсан. За эндээс нэлээд олон үзүүлэлтүүдээр нь хамтлаг, бүжиг, дуу, хөгжим гэх мэт ийм олон төрлүүдээр бас тэргүүний байр эзэлсэн юм байгаа. За дараа нь болохоор урлагаас гадна бас спортын амжилтуудыг их гаргадаг. За хөл бөмбөгийг түрүү хүүхдүүд ярьчлаа. За тэрнээс гадна шатрын тэмцээн байна, даамны тэмцээн байна. За ийм тэмцээнүүдэд бас амжилттай оролцдог ийм тэргүүний сурагчид олон байгаамаа. За энэ амжилтаараа одоо ингээд цаашаа яваад байвал манай шавнар дотроос ирээдүйн олон эрдэмтэн мэргэд төрөх байх гэж ингэж найдаж байна. Ингээд багш нь одоо шавнартаа сургуулийн өндөр амжилтыг хүсэн өрөөё.